Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл 2 жилийнхээ нүртээ залгаж байна. Энэ жилийн хувьд гэхэд 30 гаруй тэрбум төгрөг төлөвлөсөн гэсэн хэдий ч эдгээр ажлууд тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг иргэд хэлж байна. Улаанбаатар хотын 4 дүүргийн 4 хэсэгт агаарын бохирдолгүй цэгвэ. Тухайлбал Баянгол дүүргийн 9-р хороо утаагүй түлш хэрэглэх хэсэгт багтаж байгаа бол Сонгин хайрхан дүүрэг утаагүй 100 хэрэглэх цэгт багтаж байна. Энэ дүүргийн 3-р хорооны 6-р хэсэгт 300 орчим айлтай. Эдгээрийн дөнгөж 100 гаруй айл утаагүй 100 авсан гэж байна. Зарим айлын хувьд хавар 100-аан захиалаад мөнгөө төлсөн гэвч их айлуудын зохотоогоор ирээгүй байгаа гэдгийг хэллээ. Мөн түүнчлэн 100 хэвдэрч ямар нэгэн асуудал гарлаа гэхэд эргэх холбоо байдаггүй гэж хэлж байна. Мөн түүнчлэн 100 нэвдэрч ямар нэгэн асуудал гарлаа гэхэд эргэх холбоо байдаггүй гэж хэлж байна. Үүний хувьд хас зуух 57,000, үлзий зуух 27,000, дүл зуух 25,000 төгрөг. Тухайн дүүргийн иргэдийн хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй байгаад шүүмжлэлтэй хандж байна. Энэ өөр хувь бодлого бол ер нь 100 тавигдсан айл ингээ харж явахад бол дулааны хувьд бол нэмэлтийн билээ сайхан дуулах юм биш. Утаа бол ингээ яндагаар нь хатгах нь утаа гартгаар гарч ирж байна. Тэр чинь би тэр агаарын бохирдлыг нь буурч байгаа гэж хэлэхэд би итгэхгүй. Энэ арай нэг том одоо өртөнд дарахтны одоо нэг тийм мөнгөний бизнесийн одоо юм энэгээр яваад байгаа юм биш. Дээр шатчих. Ямар ч зүйлсэн утаа бол баг адилхан гарч байгаа. Тэрэн дээр бол яг нөгөө үйлдвэрлэлийн цаанасаа гарах түл шиншин эрдгэн бол иргэд бол өөрсдөө аваад төлнө. Одоо энэ түүхэд нүрс чинь утаа адилхан л гарна шүү дээ. Ялгархын хувьд бол адилхан ялгарна тийм учраас яг л ингээд эхэлсэн л бол ажиллаад 100% өглөө дахиад төлшөө өглөө яг энийг ингээд зэрэгэл явах хэрэгтэй байхгүй тий. Тийм учраас утаагүй Улаанбаатар гэж ярих нь шаардлага байхгүй л гэж бодож байгаа. Улаанбаатар хотод 180,000 гаруй айл гэр хороолт амьдардаг. Эдгээр айлуудын 10 орчим хувь нь л агаарын бохирдлыг бууруулах төсөлд хамрагддаг. Энэ нь хэтэрхий бага тоо учраас үр дүн төдийлөн харагдахгүй олон тэрбум төгрөг салхинд hirж байна. Нөгөө талаар урьж хэрэглэх айл нүрс түлж байгаа эсгийг нь хянана гэдэг бас л хүндрэлтэй. Агаарын чанарын албаныхны хэлж байгаагаар хороодод үүнийх нь 2 ажилтан ажиллаж байгаа мөн хэсгийн ахлагч нарыг сар 50,000 төгрөгөөр цалинжуулан хянуулдаг гэлээ. За энэ тал дээр болохоор хяналт бол яа гэм манай одоо зөвхөн инженерийн хувьд бол Баянгол дүүрэг дээр ажиллаж байгаа. Манай нийслэлийн агаарын чанарын албаны одоо Баянгол дүүрэгт агаарын чанар хариуцсан 2 мэргэжилтэн байдаг. Энэ 2 мэргэжилтэн бол ерөнхийдөө бол Баянгол дүүрэгт хийж байгаа гол ажил нь болохоор түлш байгаа. Тийм болохоор энэ түлшин дээр бол тогтмол анхаарал тавьж ажиллана. Мөн дээрээс нь хороо болгоны хэсгийн ахлах энэ хязгаарлалтын бүлд хамрагдсан хороо болгоны хэсгийн ахлагч нар бол ерөөсөө урамшуул гэж авч байгаа хэсгийн ахлагч 50,000 төгрөгийн урамшуул гэж. Энэ дагуу хэсгийн ахлагч нар давхар түүхийн нүрс хэрглэж байгаа, боловсруулсан төлж хэрэглэж байгаа айлууд дээрээ болохоор давхар хяналт тавьж ажиллана гэсэн үг. Өмнөх жилийн хувьд агаарын бохирдлын хэмжээ тодорхой хуваар буурсан гэдгийг мэргэжлийн хэлж байна. Харин иргэдийн хувьд утааны хэмжээ улам нэмэгдсэн гэдэгт санал нэгтэй хэвээр байна. Цагаатгалын ажлыг өдөртөн зохион байгуулах комисс